Монгол банк ардын хувьсгалын 100 жилийн ой зориулж шинжлэгдсэн хамгаалтын элемент бүхий дурсгалын 10,000 төгрөгийн дэвсгэртийг гаргалаа. Дэвсгэртийн нүүрэн тал байрлуулсан ардын хувьсгалын 100 жилийн он лого болон баруун доод хэсэг дэх Мордонбаатар нь 3 хэмжээст өнгөн хувирц солонгорох хамгаалалтын шинэ элементтэй болсон бөгөөд дээш, доош, баруун зүүн тийш налуу хөдлөхөд цаана гүн хэсэгт байх Мордонбаатар дээрх 2 цагираг 100 жилийн он лого дээрх судал нь ногоон болон шар өнгөөр ээлжилтэн солонгорч харагдана. Дэвсгэртийн баруун зүүн гэрмэгдэх 7 ширхэг дашуу товхор зураас нь 10,000-ийн дэвсгэртийг илэрхийлэх харааны бэрхшээлд хэрэгдэж зориулсан элемент бөгөөд хурууны үзүүрт тэмдэгдэнэ. Дэвсгэртийн ард талаас Сүхбаатар жаншны хөрөг болон ардын хувьсгалыг тунхаглан зарлах үедээ ард олонд хандж хэлсэн үгийг оруулж ардын хувьсгал 100 жил гэсэн бичвэр бүхий тасалдаж харагдах металл утсыг байрлуулжээ. Мөн дэвсгэртэд хитягаан туяаны гэрэлд тодорч харагдах соёмбыг нүүрэн талд нэмж оруулсан бол ард талын зүүн дээд хэсэгт Монгол улсын газрын зургийг тус тус байрлуулжээ. Гэрэлтэн харагдах тэрхүү Монгол улсын газрын зураг дээр хатуу металлаар баг зэргүүрхэд тухайн үрсэн хэсгийн өнгө нь хитягаан туяаны гэрэлд цэнхрээс шар өнгөд хувирч хэсэг хугацааны дараа ажмаар хэвэндээ орно. Монгол банк нь сүүлийн жилүүдэд шинээр хэвлэж байгаа мөнгө тэмдэгтүүдийн хамгаалалтын таних тэмдгүүдийг тууштай сайжруулан улам найдвартай болгоход анхааран ажиллаж байна.